За өнөөдөр дээд эрх мэдэл буюу улс төр одоо энэ хаанчлал за эдгээр том одоо энэ сэдвийг одоо одод гаргасаар хэрхэн тайлж ойлгох вэ гэдэг талаар ярив. За астрологид бол улс төр одоо эрх мэдлийг бол гол хариуцдаг гариг бол санчир гариг байдаг. Тэгэхээр санчир гариг бол бидэнд бол маш их энэ дэлхийн том ойлголтуудыг өгөх болно. Тэгэхээр бол санчир гариг бол материйн ордыг хариуцдаг. Энэ хоёр одоо орд за гаригийн одоо мөн чанарыг ярихад бол астрологид материйн орд бол хамгийн дээр байрладаг. Тэгэхээр бол энэ за босоо танхилэг гэж одоо эсрэгцлэр нь бид нар бол ойлгож болохоор тэгэхээр нэг талд бол хамгийн дээр бол материйн орд байна. За доод талд нь эсрэг талд нь буюу мэлхийн орд байдаг. Тэгэхээр энэ хоёр одоо ордыг илүү сайн ойлгож ингэснээр бол за энэ улс төр эрх мэдэл за энэ дэлхийн том одоо бүтэн ойлголт бол гарч ирнэ. За тэгэхээр ер нь бол энэ санчир гариг бол энэ байгалийн одоо зам ёсны за хууль дүрм за журам за энэ том одоо сэдвүүдийг хариуцж байгаа. Тэгэхээр бол зөвлөж хэлбэл одоо бидний амьдрал дээр байдаг бүхэл одоо энэ цаанаасаа өгөгдсөн энэ одоо амьдралын бүх зам ёсны юмнуудыг бол хариуцж байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо өглөө болох, за орой болох тийм ээ. За биднээс шалтгааллахгүйгээр одоо өвөл болох, зун болох гэдэг юм уу. За тэгэхээр энэ бүхнийг хариуцж байгаа. За тэгэхээр бол амьдрал дээр одоо зам ёсны бас хүүхэд нас тийм ээ. За одоо дунд нас тийм ээ. Энэ бүхэн одоо үе шатууд, амьдралын үе шатуудыг бас энэ санчир гариг хариуцж байна. Тэгэхээр бол за энэ бүхнийг бол одоо бид нэр илүү сайн одоо ойлголт авахын тулд жишээлбэл тийм ээ. Энэ одоо бидний амьдрал дээр байгаа хүүхэд насны амьдрал тийм ээ. За энэ хүүхэд насны амьдрал бол мэлхийн ордтой холбоотой. За энэ үед бол одоо бид нэр эхээс төрөөд тийм ээ ээж автайгаа байж агаад за тэгээд өөрийн амьдрал дээр одоо гарах тэр одоо үе ирэхэд материйн орд руу орж ийн гэж ойлгож одоо бид нэр астрологид үздэг. Тэгэхээр материйн орд бол тэгэхээр бол маш тийм маш их юм одоо хууль дүрм за бүх юм цаг хугацаа тийм ээ шаардсан яг энэ алхамаар одоо юмд одоо хүрэх за энэ бүх энергийг бол одоо хариуцж байна. За тэгэхээр материйн ордны одоо энэ гол одоо түлхүүр ойлголтууд бол ер нь бол энэ төвчээр тийм ээ ухаалаг байдал, амбицтай байдал, сахилга баттай байдал. За энэ зан чанаруудыг бас за боломжтой байдал тийм ээ бас энэ тооцоотой байдал гэх юм уу. Тэгэхээр энэ одоо зан одоо тийм ээ энэ чанаруудыг хариуцснараа бол материйн ордыг бол бид нар бол энэ талаас нь бол гаргаж ирээд тэгээд ер нь эрх мэдэл гэдэг бол тийм ээ яг энэ одоо материйн ордны энэ бүх энэ одоо өөрийн тэр энергиудын зөв ойлгосноор эрх мэдэл гэж юу вэ гэдэг юм гарч ирж байна. За тэгэхээр энэний эсрэг талыг одоо илүү сайн бас ярьж ярих хэрэгтэй. Тэгэхээр бол энэ талд бол мэлхийн орд байгаа. Тэгэхээр мэлхийн орд бол одоо гэр бүлүүдийг хариуцж байгаа. За тэгэхээр нэг талд одоо дээр эрх мэдэл төр улс орон удирдагч нар байна. Парламент ч юм уу тий. Эсрэг талд нь болохоор одоо гэр бүлүүд байна. За тэгэхээр астролог бол энэ талаас нь одоо бидэнд аягүй эрх мэдэл юуны одоо эсрэг тал вэ гэдгийг бол ингээд харуулж өгч байгаа. За тэгэхээр ер нь бол бид түрүү хэлсэн тийм ээ санчир гаригийн энэ том одоо өвчтэй нөлөө бол өөрийнх нь энерги нь бол тийм
маш их тийм бас их тийм зөөлөн байдгүй. Ер нь зөв бид нар одоо өөрсдөн дээр ч гэсэн одоо ойлгоход бол гэрээсээ гарахад бол тийм нийгмийн амьдралаар ороо явждаг тийм ээ. Тэгэхээр бол тийм тэнд болуулаа тийм одоо хайр инээлч гэх юм уу тийм ээ, арай тийм зөөлөн гэр бүлийн урамшил байдгүй. Бүхэн л одоо өөрсдөө амжилтын төлөө нийгэмдэр өөрийгөө одоо гаргаж ирэхийн тулд гэх юм уу тий, өрсөлдөөн тэмцэлтэй за өршөөл хайргүй байх ч юм. За яг нэг иймэрхүү одоо том ойлголтууд бол байна. За тэгэхээр бол материйн орд одоо мэлхийн орд энэ хоёрыг бол ингээ хамтд нь бол ингээд илүү сайн гаргаж ирснээр бол за эрх мэдэл гэж юу вэ, улс төр гэж юу вэ тийм ээ. Энийг бол астрологи талаас нь бол их зөв гаргаж ирэх боломжтой байгаа. За санчир гарагийг бол бид нар бол бас ингээд зүйрлэж ярих юм бол яг одоо энэ тийм ээ материйн орд бас энэ бол яг 12 сарын 22-ноос 1 сарын 20 хүртэл одоо энэ хугацааг бол материйн орд байдаг. Тэгэхээр энэ үеийг өөрийнх нь одоо тэр мөн чанарын одоо ингээд үзэхэд бол маш хамгийн хүйтэн цаг үе байдаг. Тийм хамгийн хүйтэн хамгийн одоо чанга гэх юм уу тий, хатуу чанга цаг үе бол байгаа. Тэгэхээр бол яг энэ шигээ одоо энэ материйн орд за энэ санчиргаыг бол хүний амьдралд бол хамгийн одоо хатуу ханддаг. За тэр хүний хувийн амьдралд бол тэгэхээр улс орнуудын амьдралд ч гэсэн тэгэхээр эндээс юу хэлж юм гэхээр за эрх мэдэл болвол эрх мэдэл тэр хааны суудал за энэ бол тийм зөөлөн юм байдгүй тийм ээ, хин дуртай нь ороод за тэнд аягүй тийм зөөлөн судалтай сууна гэж бол байхгүй. Энэ маш их тийм одоо төвчээр одоо сахилга бат маш их боломжтой тооцоотой байдал. За энэ одоо зан чанаруудаар бид нар бол эрх мэдэлд бол хүрнэ. За тэгэхээр бол хувь хүмүүсийн одоо бас энэ амжилтыг хариуцж байгаа болохоор хувь хүн хэрхэн одоо амжилт гаргах юм тийм ээ. За тэгэхээр энэ одоо саяны хэлсэн тийм ээ энэ зан чанаруудаар амжилт одоо яг гарах гол түлхүүр одоо болж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэний ч одоо эсрэг талд бидний юу одоо амжилтгүй байлгадаг вэ? Одоо ямар зан чанар гэхэд ер нь бол эсрэг талын тэр гутанг байдал тийм ээ. За хит их одоо хатуу байдалч гэх юм уу, хин одоо хит их тийм уламжлалт байдал. За энэ харамч байдал тийм ээ. Өөртөө итгэлгүй байдал. За энэ зан чанарууд бол хүнийг одоо амжилтгүй байлгах. За ер нь бол эрх мэдэлтээр хүн үрийг гэвэл эдгээр зан чанарууд байх юм бол их саад болно. За тэгэхээр бол бид нар илүү сайн одоо энэ дэлхийн ойлголтыг авахын тулд ер нь бол энэ төрийн том эрх мэдэл за энэний бол одоо баруун талд нь бол тийм ээ нийт одоо өөрийн тэр одоо хамтран зүтгэгч нар одоо клуб тэ хамтрагч нар байдаг. За нөгөө зүүн талд бол бидний одоо тэр хамгийн чухал бас их сургууль, за мэрэгэн ухаан, за философи, за энэ том илүү оюунлаг талын ойлголтууд байгаа. Тэгэхээр энэ хоёрыг одоо бас хоорондоо ялгаатай гэдгийг бол астрологи бол хэлээд байна. Тэгэхээр ямар ялгаа байна гэхээр ер нь бол за боловсрол бол яг дээд одоо хаанчлалтай бол астрологид бол яг хамаатай бол биш тийм ээ. Өөр бас энэ яг энэ нөгөө хамтран зүтгэгч нар ч гэсэн яг тэр одоо нэг баг болдог. За тэр хэсэг бол бас юу эрх мэдэлтэй бол бас хамаагүй байдаг. Тэгэхээр энийг илүү ойлгохын тулд бол манайхан дээр ч гэсэн одоо энэ боловсралтай хүнийг тэгвэл одоо энэ хүнийг эрх мэдэлтэй болгож идэв. Энэ бол одоо бас астрологид бол тэгж бол жоохон алдаатай мэт байна. Тэгэхээр одоо юу гэж ойлгох вэ гэхээр боловсралтай байна гэдэг бол нэг тусдаа хэрэгтэй. Эрх мэдэл гэдэг бол илүү тийм одоо тунхаг тийм ээ эрх мэдэлтэй хууль за энэ ойлголт. За тэгэхээр
оюуны одоо салбар, философийн салбар гэдэг бол илүү тэр одоо хоосон орон зай руу илүү их ирэл хайх бол одоо хоосонд хүрэх те. За илүү тэнд болоод ерөөс бүх юм ингээд явсаар байгаад бүх юм хоосон болдог. Гэтэл астролог дээр энэ бол тэр одоо тэр 9 дугаар гээд байдаг. Гэтэл эрх мэдэл яг хаанчлал гэдэг бол яг тунхаглал байдаг. Энэ бол одоо хууль гэсэн үг тийм ээ. Энэ талын энэ хоёр том ялгаатай байдлыг бол бид нэр сайн анзаарах хэрэгтэй. Тэгэхэд бол ингээд өөрөөр тайлбарлахад бол тийм ээ. За бидний бол одоо зүүн одоо за зүүрлэж ярих юм бол хааны судал байлаа гэхэд зүүн гар талд бол миний мэрэгдүүд байх хэрэгтэй тийм ээ. Надад зөвлөгөө өгч инхэн оюунлаг тэр мэрэгэн ухаантангууд байх хэрэгтэй. Миний баруун гар талд бол миний одоо миний бүлэг за миний одоо хамтран зүтгэгчнэр за надтай одоо нэг баг болсон за тэдгэр хүмүүс байх хэрэгтэй. За нэг иймэрхүү маягийн одоо зүйрлэлээр бол ингээд энийг ойлгох бас боломж байна. Тэгэхээр одоо астролог талаас нь энэ эрх мэдэл гэж одоо юу вэ тийм ээ? Энэ талаар ярьж байгаа болохоор яг цэвэр утгаар за энэ чинь бол математикийн орд юм байна. За тэгэхээр энэ бол боловсролтой хамаагүй гэдэгчээр бид нар бас дэндүү бас энэ чинь бас хэрхэн одоо хүлээж авах вэ гэдэг асуудал үүснэ тий. Гэхдээ энийг бид нар илүү сайн ойлгоход бол боловсрол тэр цэцэн мэрэгэн ухаантангууд бол өөрсдөө бол тийм ээ хааны суудалд бол одоо суух заавал тийм одоо тэр шаардлага байхгүй. Гэтэл хааны суудал гэдэг бол жинхэнэ хууль байдаг тийм ээ эрх мэдэлтэй байдаг. Ямар нэг энэ юу вэ? За тэр юу вэ гэсэн эргэлзээ асуулт бол биш тийм ээ. Энэ бол тунхаглал. За хуулийг бол тунхаглана. Хууль бол өөрөө эрх мэдэлтэй зүйл байх ёстой. Зөв буруу, сайн муу. За шийтгэл одоо өргөмжлөл байх шин. За тэгэхээр энэ талаас нь бид нар ингээд баг багаар ойлголтуудыг аваа явж байна. За тэгэхээр энэ одоо за одоо бид нар ингээд эсрэг талын мэлхийн ордыг бол ингээд ярихад тийм ээ гэр бүл байгаа. За тэгэхээр гэр бүл бас нэг сонин юм жишээ байна. Одоо гэр бүлийн амьдрал болвол за хуулийн эсрэг талд байж гэнэ гэж ойлгож байна тийм. Гэтэл бид нар одоо загалмаасын эцэг киног хүн үзсэн байх. Тэгэхээр тэр бол гэр бүлийн амьдрал байдаг тийм ээ. Гэхдээ хуулийг зөрчдөг. Хуулинд бол одоо хүн буаал гэж байна тийм ээ. Дээд одоо эрх мэдлийн одоо тэр дээд илүү одоо том ойлголт. Гэтэл энэ хуулийг чинь зөрчдөг хамгийн том одоо хэсэг гэх юм да тийм ээ. Тэр илүү их энийг яагаад зөрчих болж байгаа гол том шалтгаанууд болохоор гэр бүлээс гарч ирж байгаа шинэ тийм. Тэгэхээр мафийн амьдрал гэдэг бол астрологд бол мэлхийн орд байгаа. Тийм. За тэгэхээр мэлхийн орд бол гэр бүл байдаг, эхийн сэтгэл байдаг. За илүү маш их тийм өмчлсөн өөрийн одоо цусан төрлийнх нэг илүү их өөрийн одоо хайрлах шин нэмэлхийн орд бол илүү одоо усан махбодууд дотроо одоо загсны орд одоо харьцуулахад бол загс бол бүх хүнийг хайрлаж байгаа. Мэлхий бол зөвхөн цусан төрлийн хүмүүсүүд хайрлах ч юм уу тий. Тэгэхээр энэ мэлхийнүүд ялангуяа хууль дүрм за энэ их том одоо дээд эрх мэдлийн энэ том үнэт зүйлүүдийг зөрчигдөө тэрийг бол өөрийн одоо жин хайртай гэр бүлийнхэн төлөө зөрчдөг. Тэгэхээр бол загалмаасын эцэг кино хүртэл маш их утга агуулгатай байгаа. Тэр гэр бүлийнхэн төлөө хуулийг зөрчинө. За тэгэхээр ийм юм бол угаасаа одоо бидний түүх амьдралд бол маш их байгаа тийм ээ. Тэгэхээр хүмүүс одоо хулгай хийхдээ гол шалтгаан нь бол гэр бүлийнхэн төлөө гэж одоо үзэж байна тий. Гэхдээ бол одоо энэ бүхэн юу гэж ойлгох вэ гэхээр хулгай хийх нь зөв юм уу тий. За тэгэхээр бол нэг талдаа хууль манай одоо улсын эрх мэдэл тийм ээ энэ бүхэн чинь гэр бүлүүдийн төлөө байх хэрэгтэй. Нөгөө эсрэг талын гэр бүлүүд тийм ээ хуулиа сахих хэрэгтэй гэсэн. За энэ одоо хамтын одоо бие нөгөө тэмүүлж байгаа энэ одоо үнэт зүйлүүд нь биднийг одоо зөв сайхан одоо хоорондын одоо зөв
зохицолтгоонуудыг үүсгэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо за улс төрийн байдал маань илүү зөв шударга ард түмнийхээ амьдрал руу тий яг бодтой гэр бүлүүдийн амьдрал руу зөв ингэж хандсанаар тухайн одоо гэр бүлүүд хүмүүсүүд тийм ээ төр засгийнхаа өмнө буруу үйлдэл хийхгүй хуулийг дээдлэж байх шинэ эсвэл одоо цалин мөнгө нь хангалттай өргөх ч юм уу те за нийгмийн байдал сайжрах ч юм уу за төгжрөлгүй болох ч юм уу утаагүй болох ч юм уу за энэ байдлуудаас бол энэ байдлуудыг төр засаг маань хийснээрээ нийт ард иргэд маань одоо ингээд хүмүүсүүд маань ингээ хулгай хийх буруу юм хийх тэгэд хуулийг зөрчих за энэ бүхэн бол арилнаа гэж тэгээд цаашаа ер нь илүү ингээд дэлгэрэнгүй одоо ингээд ярихад бол за астролог талаас нь бол тийм ээ хуулийг одоо ямар ирнэ одоо давмгаалж юм. За тэр ирний хуулийг одоо баталж авах шиг тий. Тэгэхээр нэг талд эрх мэдэлтнүүд байна, нөгөө талд одоо ард иргэд гэр бүлүүд байна. Тэгэхээр одоо бид нар бол бас энэ хуулийг одоо илүү ард иргэдүүд нь илүү эрх мэдлийг авсан маягтайгаар арчсан нийгэм одоо ингээд одоо хүндрэлтэнд илүү ялалт байгуулж тийм ээ арчсан нийгмийн одоо олон хоор явж байна. За тэгэхээр энэ бол яг хаа астрологоос нь талаас нь тайлбарлахад бол за бүр том утга санаагаар бол энэ хумхын ирнэ явж байгаа. Тэгэхээр хумхын ирнэ бол за энэ ард түмэн рүүгээ илүү их мэдлийг өгсөн. За ард түмэн нь одоо илүү их хаанчлал гэдэг бол тийм ээ одоо астролог дээр бол тэр хууль нь байгаа тийм ээ. Тэгэхээр хуулиндаа бид нар одоо арчсан нийгмийг баталгаажуулснаар арчсан нийгмийн чинь мөн чанар нь гарч ирж байна. Тэгэхээр тэр нийгэм гэдэг бол бидний энэ цаг үеийн одооний байгаа энэ одоо энерги ертөнц байгаа. Тэгэхээр энэ үед бол арчсан нийгэмдэр бол илүү хаанчлна гэж одоо байхгүй. Тэгтээ тэр хаанчилж байгаа хууль бол байгаа тийм ээ. Хуулиндаа бид нар бол за ард иргэд маань илүү энэ төр засгаа сонгоно. За тийм хугацаатаагаар явуулна гэдэг. Ерөнхийдөө эрх мэдлээ ард түмний одоо илүү эрх мэдлийг өгж ингэж одоо хуулиа биелүүлж явж байна. Тэгэхээр бол одоо яг бидний амьдарч байгаа энэ цаг үеийн одоо энэ хууль маань бол илүү ард иргэд рүүгээ одоо чиглэсэн өмнөх одоо үеүүдийг тийм ээ хаан одоо ноёлж исэн үеүүдийг бол өөрийн гэсэн юм одоо онцлогтой байна. За тэгэхээр бол энэ бид нар за нэгэнт энэ санчир гариг бол эрх мэдэлтэй тийм ээ энэ дээд эрх мэдлүүд бол эрх мэдэл энэ хууль гэдэг болохоор нэгэнт гаргасан хууль бол одоо яг хэрэгжээд яг эрх мэдлээр хэрэгжээд явдаг зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бол яаж чадахгүй тийм ээ нэгэнт хууль гарсан л бол одоо бандан тас гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ дээр маш хүмүүсүүд одоо энэ муун их маш гомдлууд байдаг тийм ээ. Одоо эрх мэдлийн хуулийн эсрэг гомдлууд их байдаг. Гэхдээ тэднэр нь одоо ингээд үнэхээр хүч хүрэхгүй тийм ээ яах шарга байхгүй байдал ингээд гараад идэг шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нар энэ санчиргааг энэ материал орд гэдэг чинь бол тийм эрх мэдэлтэй тунхаглаж байгаа учраас тийм ээ яг тэр одоо юмны зөв буруу энэ яг зөв буруу гэж ингээ бодоод суудгүй тийм ээ яг тунхаглал. Гэхдээ энэ бол маш их дээд одоо илүү том энерги барьсан одоо цаг үеэ астролог талаас бол тэр илүү том цаг үеэ барьж байгаа тийм мэдээж тийм тунхаглалууд байгаа. Тэгэхээр энийг бас ийм олон талын одоо тийм ээ энэ цаг үе маань өөрөө их олон талын санаа бодол нийлсэн за илүү их шүүн тунгаасан илүү их ард иргэд рүүгээ их зөвийг одоо хайсан. Тэгэхээр ийм цаг үед бол яг одооний энэ хууль дүрм маань явж байгаа. За тэгэхээр эсрэг одоо өмнө нь бол тийм ээ хааны үед бол хаан л өөрөө хуулиа одоо их мэдлээ гаргана. Тэгэхэд бол тэнд бол ард иргэдийн санаа бодолч тусдгүй ч юм уу те. Тиймэрхүү үеуд бол хүн төрөлхтний цаг үеүүдэд бол маш их хугацаа эзэлсэн байгаа. Тэгэхээр энд одоо юу санчир гараг бидэнд юу хэлээд ойлголоод байна вэ гэхээр ямар ч байсан ингээд эрх мэдэлтэй хууль одоо
эрх мэдэл гэдэг нь тэр хууль тийм ээ тунхаглал шүү гэж энэ талаас одоо бидэнд хэлж байна. Тэгэхээр удирдагч хүн ямар байх вэ гэсэн асуулт байна. За ер нь бол астрологид бол хүн ингээд төрөхт нь бол өөрийнх нь тэр одоо астрологид энэ удирдагч болох одоо тэр хувь зохиол бол өгөгдсөн байх боломжтой байдаг. Тэгэхээр бол энэ бүх удирдагч хүмүүсүүдийн астрологийг харахад бол тодорхой одоо гэрүүд, за гаригууд, за тэр бүхэн бол өөрийн одоо тэр удирдагчийн тэр одоо байран дээр бол байрласнаар тэрийг бол ингээ унших боломжтой байдаг. За тэгэхээр ер нь бол астрологид бол за би одоо өмнө ингээ ярьж байгаа тийм ээ. Материйн орд, за энэ санчир гариг, за энэ бол үндсэн одоо тэр хамгийн дээдлийн цэг учраас энэ одоо тэр гол энэ хэрэг, за тэр дүрэн болвол за энэ хоёр одоо тийм ээ орд гаригийн одоо тэр нөлөөг бол заавал одоо авч явж байгаа. За ер нь тэгэхээр бол одоо бидний тэр материал ордны эсрэг талд байдаг тэр мэлхийний ордонд бол бага насны одоо хүний одоо бага насны тэр амьдрал бол маш их чухал. За бага наснд одоо ямар үнэт зүйл тийм ээ энийг одоо илүү их авч за өөртөө эзэмшиж тийм ээ шингээснээрээ тухайн хүүхдийн одоо гол одоо тэр үнэт зүйлүүд нь за бүрэлдэнэ. За тэгэхээр хүн чинь одоо за хүнтэй суугаад одоо гэр бүл болдог. За энэ үе бол бас маш их чухал. За гэр бүл болно тийм ээ. Нийгэмдэр өөрийн одоо гэр бүлээс болгоно гэдэг бол. За тэгээд тэрний дараа эрх мэдэл төрөх гэсэн одоо ерөнхийн нэг том ийм ойлголтуудыг бол астролог төр бол маш нарийн одоо авч үздэг. Тэгэхээр одоо ер нь бол ингээд бидний энэ ертөнцийн энерги нь өөрөө бол хуулиар бол одоо бидний удирдагчийг бол сонгоно. За тэгэхээр өмнө нь одоо хүн төрөлхтний түүхэнд бол ерөнхийдөө бол хааны хүүхэд хаан болох цаг үед байлаа тийм ээ. Одоо энэ цаг үеийн одоо өөрийн тэр онцлог нь бол илүү бидний дунд бол хууль бол одоо гол зохицуултыг хийж за тэр гол удирдагчийг сонгох үнэт одоо тэр сүнслэг одоо тэр бичиг болж байгаа маа тий. За тэгээд бид нар бол за энэ эрх мэдлийг ингээд авснараа тухайн удирдагч маань бол маш их өөртөө бол хариуцлага бол өөрнө. За энэ хариуцлага бол тухайн хүнийг бол одоо за нэр хүнд нь өсөх одоо тэр статусыг бол нэмэгдүүлэх. За түүгээр нь одоо бид нэр тухайн хүнийг одоо тийм ээ дүгнэх тийм боломж бол бас байдаг тийм ээ. За тэгэхээр энэ одоо энэ бүх энэ одоо нийгэм рүү чиглэсэн тийм ээ нийгмийг одоо илүү анхаарсан энэ одоо энэ арчилсан нийгэм болвол ер нь бол одоо энэ хумхын одоо эртний одоо энэ энергитэй бол маш их тийм чухал холбоотой байгаа. Ер нь маш их одоо энэ чинь ерөнхийдөө энэ олон гаригийн том эрнээ бодно. За тэгээд том одоо тэр том эрх мэдлийн тэр том гариг за ордоо бас ингэ хооронд нь ингэж уялдаж маш их нарийн одоо ингэж ойлголтууд бол гарч ирж байгаа. За тэгэхээр хүн төрөлхтний одоо том их удирдагч нар бол за бас их сонин одоо юмуд ажиглагдаж байна тийм ээ. Тэр гэр бүлэрээ за гэр бүл гэдэг нь бол тухайн одоо удирдагч нарын хамгийн чухал одоо юм байх ёстой. Олон түмний өмнө одоо эхнэр нөхөртөөгөө явах тийм ээ. За тэр бүхэн тодорхой харагдаж байдаг. За энэ бол тэр ард түмэн буюу тэр гэр бүлүүдэд одоо ингэж хоорондын тийм ээ тэр босоо тангилахын уялдаа бол ингэж харагдаж байна. За тэгэхээр бол бас энэ одоо Америкийн одоо ерөнхийлөгч тийм ээ за гэрээсээ одоо бас ажиллаа хийдэг тийм ээ. Тийм цагаан ордноос за байх жишээний тэгэхээр Москвад бол Оросд бол Кремль тийм ээ Кремлээс удирддаг байх тэндээ амьдардаг тийм ээ. За энэ бүхэн гэр бүл удирдлага эрх мэдэл дээд эрх мэдэл гэдэг бол хоорондоо нэг юм маш салшгүй нэг одоо хоорондоо холбоотой одоо эсрэг тесрэг бие биен рүүгээ чиглэсэн. За энэ ойлголтыг бол астролог дээр одоо чухал одоо тэр одоо ойлголт гэж үзнэ.
За ер нь бол энэ удирдагч нар бол шин цаг үеийг бол авчирдаг. За одоо ер нь за удирдагч нарын одоо би хэдэн чухал хүмүүсүүдийг бас сонирхуулахад бол за энэ Оросын төрд ингээд гарч ирсэн удирдагч нарыг одоо яг тэр натал чарт буюу яг төрсөн тэр астрологийн бол ингээд харахад бол маш их тийм жинлүүрийн орд бол маш их юм ажиглагддаг. Тэгэхээр тэр жинлүүрийн орд бол яг ямар утга санаа байна гэхээр ер нь альва юмны одоо тэнцвэр алдагдах, баланс алдагдах. За энэ тохиолдолд бол жинлүүр маш их юм хүчтэй, маш их юм одоо энергитэйгээр гарч ирдэг. Тэгэхээр бол за одоо хин Сталин бол жинлүүрийн одоо сартан байсан. За тэгэхээр бол маш их тийм өөрийн тэр нэг дэлхий дээрх хүчний тэнцвэрийг бол маш их тэнцвэржүүлж өгч шинэ одоо хүч гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр бол яг тэр доор нь яг үүрэг гүйцэтгэжсэн тэр Жоко генерал ч гэсэн бас жинлүүрийн одоо маш их олон энергиуд байгаа. Одоо бол Путин ерөнхийлөгч бол жинлүүрийн ордны хүн байдаг. Тэгэхээр тэр хүний бол маш ихэнх одоо чухал гаригуд бол тэр дээгүүрх одоо гэрүүд дээр нь байрлаж идэг. Тэгээд үндсэн одоо тэр үндсэн тэр софтнууд нь ч гэсэн 10 дугаар гэр дээр байх шинэ тий. Тэгэхээр яагаад Путин гарч иж байгаа тэгэхээр ерөнхийдөө Оросын төрөө ингээд сая 90 оноос хойш маш их одоо ингээд сулраад тийм ээ. Ерөнхийдөө маш их баланс алдагдах одоо шинж байхад жинлүүрийн ордны хүн асар их хүчтэй одоо гарч ирж энэ дэлхийн одоо хүчний тэнцвэрийг одоо бас л тэнцвэржүүлж байна тийм ээ. За өөр бас ингээд улс төрд бол энэ Английн одоо ерөнхий сайд байсан тийм ээ. Төмөр хатагтай гэдэг очтой Маргарет Тэтчер гэдэг. За энэ эмэгтэй удирдагч бол гарч ирсэн. Бас жинлүүрийн ордны хүн байсан. Тий, ер нь бол эмэгтэй хүн одоо их удирдагч болох ер нь бол тохиолдол их бага байсан. Тэгэхэд бол энийг нэг бас л тийм ээ энэ балансалж ингэж одоо орж ирж явах жишээний. Тэгэхээр яг бусад ордууд ч гэсэн астролог дээр бол энэ улс төрийн энэ одоо том төрийн энэ дээр маш хүчтэй тэр бол нөлөөгөө үзүүлж идэг. Зөвхөн одоо нэг жишээг ярихад тийм ээ жинлүүрийн ордон дээр ярихад ийм одоо өөрийн үүргээ одоо гүйцэтгэж явах тэр энерги харагдаж байна. Тэгэхээр одоо за астролог талаасаа одоо яг цэвэр энэ нэг яг дээд ирэх мэдл за амжилт, за улс төр, за энэ том амбиц, за энэ талаар бол ерөнхий том одоо ойлголтуудын одоо яг жинхэнэ яг тэр санчир гараг 10 дугаар гэр тийм ээ. За энэ талаас нь одоо ярьлаа. За тэгэхээр энэ бол яг хүн болгонд бол яг ер нь бол тухайн хүний амжилт гэж байдаг тийм ээ. Амжилт, за тэр амжилт, амбиц. За энэ эднэрт нь бол тэр материал 10 дугаар гэр тийм ээ санчир гараг эднэр бол том сургамж нөлөө. За тэр өөрийн энерги бол өгөөд явна. Тэгэхээр бол тухайн хувь хүн бол тэр өөрийн одоо тэр натал чартаа мэдснээр энэ амжилтын талаар бол бүрэн одоо астролог харах боломжтой байдаг. Тэр натал чарт гэдэг нь бол за яг хаан төрсөн, за хэдэн он төрсөн, хэдэн сар төрсөн, хэдний өдөр төрсөн, хэдэн цагт төрсөн, хэдэн минутанд төрсөн гэдэг. За энэ бүх мэдээлэл бичиж за одоо жинхэнэ одоо тухайн хувь хүний астролог нь одоо бүрэн уншигдаж тайлагдах боломжтой.